сургууль соёлыг өргөтгөж шинээр барих байтал тэр сургууль дотор нь каминет үүсгээд анги үүсгээд ингээд хүүхдүүдийн тоог нэмээд ажлын ачаалал нисгээд байгаа байхгүй. Жишээлбэл энэ дээр ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролыг одоо 5 дугаар анги төгсөөд орж ирж байгаа 17 бүлэг орж ирж байхад 13 бүлэг болоод цаана бүтэн 5 бүлгийг нөгөө бүлгүүд дээр нэмээд 45 47 болгоод өгчөж байгаа байхгүй юу. Магадгүй одоо энэ саяын шинэ хуулинд орсон зүйл залт дээр бол 45-аас дээш одоо хүүхдтэй багшид туслах багш өгнө гэж. Энэ болохоор бага анги дээр яригдж байгаа боловч магадгүй ерөнхий эрдэм суур боловсрол олгож байгаа энэ ерөнхий эрдэмээс хичээлүүд дээр ч гэсэн анхаарах шаардлагатай. Яг гэвэл тэр хүн одоо манай боловсролын сургуулийн багш судлаач өгч хэлжсэн шүү дээ. 45 минутанд ямар ч мундаг багшаалагт 15 хүүхдийг анхааруулж бүх хичээл ойлгуулж чаддаг. 45 минутанд. Магадгүй дараагийн удаа оролтондоо нөгөө хүүхдүүдэд хүрдэг. Гэтэл тэр нь 3-аас 4 дахин ихсчээд байгаа нь бол оюуны үнэлэмж буюу оюуны чадамж бага байна гэж бол хэлээд байгаа нь бол эдгээр хүмүүсийг бол хэлээд байна. Гэхдээ бид нар одоо энэ хоёр талд хилцээр маань эхлээд яамандаа бол ажлын хэсэгт орох хүмүүсээ сонгоцсон. Хоёр талынхаа төслийг бол хийгээ явж байгаа. Тэгэхээр сайн дээр хариуцлага тооцох асуудал бол зөв л дөө. Яам маань сайд маань одоо өөрөө хийж байгаа ажилдаа хэлж байгаа одоо энэ төлөвлөж байгаа ажлууд нь буруу зүйлийг өгүүлээд байгаа бол хийх нь зөв. Сая жишээлбэл юун дээр гарсан бэхээр цалин ус шууд одоо 2 сая 500 боллоо гэдэг ингээд нийгэмд мэдээд буруу сөрөг мэдээлэл өссөн. Гэтэл одоо хамгийн сүүлд одоо сая 9 сарын цалин буухад гар дээр бол ямар ч байсан одоо дундаж багш бол 2 саяд хүрсэн юм цалин авсан. Тэгэхээр энэ нь юу вэ нөхөр магадгүй одоо би улсад 10-аас дээш жил ажилласан, тэргүүлэх зэрэгтэй, анги даадаг, каминет хариуцдаг. Магадгүй одоо тэр хүмүүс яах вэ гэхээр өөр одоо илүү цаг ихтэй явж байна. Ачаал ихтэй явж байгаа гэсэн үг. Бид нар 19 цаг заах байтал 20 цагтаа 30 цагтаа явж байгаа. Ийм асуудал бол тэр хүмүүсийн одоо цалинд нь нөлөөж энд хүрчээ гэдэг.